За юуцханда шинэ бичлэгтээ тав томрол. Надад нэг асуулт байна. Хэрвээ чи зурд хариухад гадны нөлөөтэйгээр дахиж амьлаад харийнхантай тулдах шаардлагатай болчвол яах вэ? За өнөөдөр би тэ шинжлэх ухааны уран зөгнөл, аимшиг болон туйлын харгас үйлдэлээр алдартай Ганц цувралын бүрэн хэмжээний анимашн кино болох Ганц Зерог ярих болно. За тэгээд олон юм нуршаад явах шууд бичлэгтээ орцгоё. Киноны эхэнд Токио хот хаанаас гараад ирсэн мэдэгдэхгүй харийнхан гимээр мангасуудын дайралтад үртэж байхыг бид харнаа. За энэ хөөрхөн охин бол Рейка. Манай хүн бол харийнхантай багаараа тулдаж байдаг. За тэгсэн энд нэг амар мангас гараад ирнэ. За энэ харзайсан эвэртэй нөхөр бол энэ үеийн босс юм аа. Ерөнхийдөө бол манай хэд нэг төрлийн амьд үлдэх тоглоомд орчихсон гэсэн үг. Эндээс гарахын тулд заавал бүх мангасыг алаад тухайн тоглоомын үеийн эцсийн боссыг устгаж байж тоглоом дуусна. Ялахгүй л тэгээд бүгд жижиг. За тэгсэн нөгөө арзгарт толгойд чинь манай хөөрхөн Рейка руу машин аваад шидчихдэг. Тэгсэн Рейка босч чадахгүй. За ингэж өглөө дээ гэсэн энэ нэгэн гарч ирээд өнөөх машиныг голоор нь цавчдаг. За энэ кул гар бол багийнхаа ахлагч Короно юм. Харин жолоо барьж байгаа нь Сузуки. За тэгэл Короно маань багийн ахлагч юм болохоор ялах магадлал бараг байхгүй байсан ч энийгийн заавал энэ мангасыг ялах ёстой. Үгүй бол бүгд өхөн. Гээд амиа золиослоод мангас руу дайрнаа. За тэгэл ёстой гал гартал тулдаад эцэст нь Короно өглийг шарах авдаг. За тэгсэн ч эцэст нь манай хэд мангасын толгойг хаг бодож ялч чаддаг. Ингээд харамсалтайгаар мангасыг ялсан ч Короно маань үхтгэе. Рейка түүнийг битгий үхэж гээл даанч Ганц тоглогчдоо татаад амьд үлдсэн бүх хүнийг телепортоор татаад авчдаг. Ингээд үзэгдэл солигдоход хот амар амгалан байх бөгөөд Като хэмээх уртахаар үстэй манай жинхэнэ гол дүрийг харуулдаг. Като маань метроны буудлаар гэрлүүгээ харих замдаа дүүдэд зориулаад гинтийн бэлэг барих гээд одоогийн Шинжүүку төр явж байна. Удахгүй метрон цуна гээл дүүтэйгээ уцаар яриад явж байдаг. Тэгсэн гинт хүмүүс үймэлдээл алуурчин хүйтэн зэвсэгтэй хүн байна. Цагдаа дууд гээл өмөлдөд эхэллээ. Энэ үед Като маань сандарсан чи дайралтад өрцөн настай хүн дээр гүйж очоод та зүгээр үү гээл түргэн тусламж дуут гээд байж байтал өнөөх гимт хэрэгтэн гарч ирээд манай Катогч бас хутгалчихдаг. За ингэж Като маань зүгчлээ дээ гэж бодтол дараагийн хэсэгт мань хүн нэг өрөөнд гинт цочоод сэрдэг. Тэнд Катогоос гадна 4 хүн байх ба өнөөх анимын ихэнд гардаг Рейка, Сузуки хоёр ч нүртэл тэр өрөөнд байж байдаг. За тэгэл нөгөө хоёр Като дээр хурж ирээл "Чи зүгээр үү?" гэсэн Като маань "Би хутгалуулаад өгчихсөн шүү дээ" гээл гайхчихдаг. За энэ үед Сузуки юу болоод байгааг тайлбарладаг. "Бид бүгдээрээ өмнө нь өгчихсөн. Бид Ганцаас болж дахин амилсан. Бид дахин шат ахдаг тоглоом тоглодгоо л гэж байна. Манай хэд бол тэгээ телепортлогдоод энэ өрөөнд ирсэн юм гинэ." За тэгсэн бодлого өрөөний голд байрлах хар өнгийн бөмбөлөг хэлбэртэй зүйлээс дуугарч эхэлдэг. За ерөөдөө бол энэ бөмбөлгийг Ганц гэж нэрлэдэг бөгөөд манай хэд энд ирсэн шалтгаан мөн харийнхныг устгах тэмцэлт тоглоом гээл бүх зүйлийг энэ Ганц удирддаг. За тэгсэн бодлого Ганц өрөөнд байгаа бүх хүмүүсийг та нар урд нь ямар нэгэн байдлаар үхсэн хүмүүсээ гээл хэлж өгдөг. Цаашлаад Ганц тэднийг бүгдийг нь гайхамшигтайгаар амьлуулсан бөгөөд үүнийхээ хариуд тэдний хоёр дахь амьдралын эзэн болсон гэдгээ хэлдэг. Тиймээс та нар одоо амьд үлдэх тоглоом тоглоно л гинэ. За ингэж манай Катог оролцуулаад энд байгаа бүх гишүүд Ганцыг хүслийн дагуу эцэс төгсгөлгүй үргэлжлэх амьд үлдэх тоглоомд оролцох ёстой боллоо. Тоглоомын дүрэн бол маш энгийн. Като болон бусад оролцогчид харагдсан бүх харийн дайснуудыг ялангуяа эцсийн босс мангасыг устгах үүрэгтэй. Үүний тулд Ганц тэднийг хамгаалалт болон довтлохооны чадварыг сайжруулах өндөр технологийн хар өнгийн тусгай өмсгөлөөр хангаж дайснууд руу дайрах үндсэн зэвсэг болгон зэвсгүүд өгдөг. Энэ үед нэг сүүг шөнөөр орж ирж агсам тавьдаг ахнар шиг нөхөр энэ амьд үлдэх тоглоомыг зүгээр нэг тэнэг хошигнол утгагүй зүйлгээл хүн рүү өсчээд эхэлдэг. Энэ үед нийшиг их багийн гишүүн өнөөх залуугийн толгоор нь буутчихдаг. За тэгсэн нөгөө буунаас нь сум гарахгүй яасан мэддэхгүй байжснаа толгой нь шууд зад. Нийшиг бол өмнө нь энэ амьд үлдэх тоглоомыг хэд тоглолцсон туршлагатай тоглогч юм байна л та. За тэгэд нийшиг Ганцд хандан тоглоомыг эхлэх хүсэлт өгснөөр телепорт эхэлдэг. Энэ үед Като маань шокрол байж исэн Сузуки юу ташнаад хайрцагт байгаа сүйцээ өмс гэж хэлнэ. Дүд удалгүй телепортлог ажиллагаа дуусч Като болон бусад тоглогчид Осака хотын гудамжид гарч ирлээ. Тэгсэн Сузуки Рейка хоёр "Яагаад Осакад ирчвэ? Өдийг хүртэл Токио телепортлогдож байсан шүү дээ" гээл гайхаж идэл манай хэд рүү Японы аимшигын домогт гардаг шиг хачин нүдгүй зомби шиг мангас дайрдаг. Манай хэд Сандрал бууттал нөгөө мангас яадаг ч вэ? Тэгсэн нийшээ "Тэнгүүдээ над буунд чинь онох тодорхой зай гэж байгаа" гэснээр өнөөх хачин буугаараа
мангасыг яг тулаад ирэхэд нь буудаад толгойг нь задлаад алчдаг. За үүнийг харсан Като бол сандрал юу болоод байгааг нь тайлбарлал уурлаж гардаг. За дараа нь манай хэд алхаж явхад Сузуки Рейка 2 тоглоомын талаар Като тайлбарладаг. Энэ тоглоомд нэг л орсон бол өөрийн дураар гарч болдгүй ба тоглоомоос гарах ганцхан арга байгаа. Тэдний алсан мангас болгон оноо болж цуглардаг. Тэр оноогоороо зэвсэг авах, эсвэл оноо нь өндөр болвол бүр сайн зэвсэг авдаг. Бүр 100 оноо авчвал босс төвшний зэвсэг. Эсвэл ой санамжаа устгуулад тоглоомоос бүрмөсөн гарч болно. 100 оноотой хүн бол бүр үгсэн багийнхаа гишүүнийг ч хүртэл амьлуулж чадна гинтэй. Бас нэг гоё юм нь тулааны явцад гар хөлөө тасдуулж яаж ч харагдсан байсан. Тоглоом яг дуусгаад амьд л байвал ямар ч харах эдгэр чинь. Гэхдээ нэг асуудал байгаа. Ганц дээр яг л PUBG шиг тоглоомыг дуусгах цаг заасан байдаг. Тэр заасан хугацаанд боссыг нь олж алахгүй бол цаг дуусахад бүгд үхнэ. За тэгсэн удалгүй бүр олон тооны мангасуудын дайралт ирж байгааг систем сануулдаг. Манай хэд машин тэрэгний араар орол нуугдсан чинь ёстой 9 журийн мангасууд гараад ирдэг. Тэгсэн тэднэрийн дунд бүр мангар том өнхөрдөг толгой байх жишээний. За тэгэл манай хэд эргэж хараад бууданга чадхаараа зүгтлээ. Тэгсэн зүгтах явцдаа Сузуки Рейка 2 баригдаад нэлээд хүнд байдалд орлоо. Энэ үед Като минь тэднийг аврахаар буудтал бууных нь онох зайнаас мангасууд хол байгаа болохоор ондгүй. За тэгсэн нөгөө том толгой Катогийн урдаас харж байснаа дажихуухан дамшиг вэ гэл үсэрснээ дээр нь буучдаг. За Катогийн гэл үгцэндээ гэл боттол азар өмссөн сүйц өмсгөлийнхаа ачаар амьд үлдсэн байдаг. Энэ өмсгөл нь биеийн хүчийг нэмэгдүүлдэг юм шиг байгаа. За тэгэл манай хэд хүнд байдалд ороод нөгөө том толгойг яах вэ гээл байжсэн том толгойн араас хин нэгэн гинт буудчихдаг. Манай хэд юу болоо гэд гайхаад харсан чинь тэр үед яг манай хэдтэй адилхан хар сүйцтэй нэлээд том бүлэглэл гараад ирдэг. Тэд бол Осакагийн үндсэн баг. Манай хэд бол Токиогоос ирсэн шүү дээ. Осака баг нь манай хэдээс илүү туршлагатай төдийгүй манай хэдтэй харьцуулахад хамаагүй илүү зэвсэгтэй байлаа. Манай хэд бол тэдний багийнхны хажууд гуйлагч шиг л харагдаж байгаа. За тэгсэн Осака багийнхан Катогийн багийг хараад үдсэглэнд бүсгүй өсвөр насны хүүхэд ядарсан хөгшөө хүнээс бүрдсэн яатарсан баг вэ гэж шоолдог. Осака багийн ахлагч хоёр бол бас л төгсөртөн зэвсэгтэй хоёр күүлгар байдаг. За тэгэд Осака багийнхаа харийнхныг ёстой хядаж эхэлнэ. Тэгсэн яг тэр үед бас нэг левел өндөртэй мангас гараад ирдэг. Осака багийн гишүүнийг ганц авчилтаар хоёр хувааж энтер. За тэр үед Осака багийн күүл хоёр энэ чинь харин овоо өндөр оноо өгчгөр амтан байна да. Гээл мангасыг Жорж гих чинь амлаж авдаг. За тэгэл бас нэг сонин том буугаар тулж очиод бууддаг. Тэгсэн нөгөө мангас нь Жорж руу дайрах үед мань хүн болтох яг тэр агшинд мангасын дээрээс мангар том долгион бууж ирээд нөгөө мангас бяц. Энэ зэвсэг нь бас л өндөр оноогоор авдаг элит төвшний зэвсэг юм байна л да. Энэ үед манай хэдэж Осакагийн багийг хараад бишрлээ. За тэгсэн энэ үед нийшийн үл үзэгдэх функс ашиглаад сүүлийн боссыг олж гинтийн дайралт хийж 100 оноо авнаа гэд багийнхнаасаа салчдаг. Тэгсэн Сузуки Рейка 2 бол тоглоом дуусч Осака багийнхан эцсийн боссыг ялах хүртэл хэдүүлээ нуугдаад байж байя гэсэн санал гаргахад Като мэн бол угаасаа сүүлчийн боссыг ялахгүй бол нуугдсан нуугдаагүй үхнэ. Тиймээс өөр хүмүүст найдалгүй өөрсдөө сүүлчийн боссыг ялнаа гэж шийдснээ хэлдэг. За тэгсэн энэ үед багийнхны үзэл бодол зөрчилдөж байх үед дахин дайралт эхэлж манай хэд салцгаадаг. Сузуки тэр үед Катод гудамжны телефон ойрхон байсан. Энэ тоглоонд бид үхчих магадгүй. Тиймээс ядаж сүүлчийн удаа дүүтэйгээ ярьтаа гэж хэлээд Катод зоос өгөөд явдаг. Энэ үед тэднийг булангаас Осака багийн нэг эмэгтэй гишүүн нууцаар харж байдаг. За энэ хооронд Осакагийн 2 литр маань хооллож байх ба тэндээс холгүй өндөр цамхаг дээр нэг далавштай мангас бас нэг өвгөн шиг нөхөр зогсож байхыг тэд хардаг. Мань хоёр бол энэ мангасууд сүүлчийн босс нь болтой нэлээд өндөр оноотой юм шиг байна гэж ярилцсан. За үүний дараа Като маань Сузукигийн өгсөн зоосыг ашиглаж гудамжны утсаараа дүүтэйгээ ярьдаг. Тэгсэн дүүн та ч надад яач вэ? Гэр орондоо ирээж Осакад аимшигтэй зүйл болоод байгааг зурагтаар мэдээлээд байна гэж уурлана. Като маань харин үгээ зайлгаал би заавал гэртээ харж очих болно гэж тасаллаа. За тэгсэн тэндээс холгүй энгийн иргэд рүү мангасууд дайрах чимээнээр Като маань очтгоо. Тэнд очисон нэг нүдтэй хажим мангас хүмүүс рүү дайрч байна. Энэ үед Като маань нөгөө буугаараа буудсан ч бас л туршлагагүйтэд шаал дими буудаад бууц сэнэглэх релот хугацаанд эхэлждэг. За тэгсэн нөгөөх нь Катогийн бууг цогж унгаад мань хүн аргагүй ирэхэд нүцгэн гараараа дайрдаг. Сүйцэн түүний биед нэлийн хүч нэмсэн байдаг. Тэгсэн чинь цогөлт нь хангалтгүй. Энэ үед мангасын цаахан талд унсан Катогийн буу релот хийгдсэн буутгад бэлэн байгааг хараад манай хүн мангас дээгүүр хараасан чинь сүйцэн түүнийг дэмжиж нэлийн өндөр төсрүүлнэ. Даанч хит өндөр үсрээд тогны утсан тэглээд газар тунчдаг. За тэгэл бууга яг авдгийн даваан дээр мангас хөлнөөс нь зуугаад авахад
Като мэн ойрын зайнаас хэд буудаад мангасыг эцэст нь ялж чаддгаа. За тэгэл мангасын амнаас гарч ирэх үед манай хүн дээр нөгөө нууцаар хараад байсан Осака багийн охин Ямазаки Анзу хүрээд ирнэ. Тэгэл Като цааш явхад Анзу Катог салахгүй дагаал хөөрхөн юм яриад манай хүнийг их л сонирхож байгаа шинжтэй. Манай хүнээс насыг асуухад Като 17 гэдгээ. Тэгсэн нөгөөх нь гайхал би 22 настай намайг Ямазаки Анзу гэдэг хүүтэйгээ хамт амьдардаг. Энэ тоглоомноос амьд гарвал хүүдэрээ заавал очимоор байна л гинэ. За энэ үед Като маш тоохгүй үргэлжлүүлээд явж байтал нөгөөх нь саяхан би нааш явах замдаа өөр нэг хүмүүс рүү мангас дайрахыг харсан л гэлээ. За тэгэл Като юм хойно өөрийн амиа золиослоод аврахаар очлаа. Нөгөө мангас нь ч бүр нэлээд левел өндөртэй том мангас байхын тэрэ. За тэгсэн Като тулднаа л гин шүү. Тэгсэн нөгөө охин маань өөр хүмүүсийн төлөө амиа эрсэлд оруулах чадахгүй гээл яваад өгдөг. Тэгсний замдаа тэнэг амтэн яг жаахан царайлгал та. Гэхдээ л тэнэг гээл явж ийснэ. Катог алдахыг хүсгүйж байгаа юм шиг нэг тийм мэдрэмж төрөөд замдаа зогсоод Като туслахаар буцдаг. За тэр хооронд манай хүн бол нөгөө бууга барайл мангастай нүүр туллаа. Өнөг нь Катог илүүрхэл ганц цохол ханд савчнаа. За тэр үед Осака багийн охин маань нэрчгсэн туслах гэж байгаад мангаст баригдчихдаг. За тэгсэн Анзугийн зэвсэг бол бас л эгэлгүй зэвсэг байдгаа. Эцэст нь Като Осака охины зэвсгийг ашиглаад мангасын толгой руу бууднаа. Тэгсэн сумна гэж бас л эгэлгүй. Мангасын толгойг ороод ороосон хэсгээрээ телепортлоод алчдаг. За ингэд Като маань мангасаачлаа Осака охиноч аварлаа. Энэ үед Осака багийн охин маань манай хүнд бунд болчдгоо. За тэгсэн манай хоёр цааш явж байгаад Осакагийн лидерүүдтэй таарнаа. Энэ үед Анзу Като тайлбарлахдаа за тэр өндөр халдсан Жорж 3 удаагийн ялагч, дараагийнх нь Нобуян 4 удаагийн ялагчаал гинэ. Бас 7 удаагийн ялагчийн тоглолтод оролцож байгаа ба тэр тохиромжтой мөчийг хүлээж үл үзэгдэж функцтэй байгаа гэж хэлдэг. Энэ үед Сузуки Рейка хоёр маань арай аюул багтай газар ирчихжээ. Тэд чаддаг бол 100 он аваад өмнө нь өгсөн багийн ахлагч короног амьлуулж чаддаг ч болоосай гээл ярилцаж байтал газар дөргөөл дахиад дайралт эхэллээ. Ер нь бол нөхцөл байдлыг харахад энэ удаагийнх бүр асар том тулаан болох нь тодорхой болдгоо. Нилээн том Минотавр шиг цээжтэй хавч шиг хөлтэй мангас гараад ирдэг. За тэгсэн энэ үед гинт үл үзэгдэх функцээс суллаад мангар том робот бас гараад ирнэ. За тэгэл нөгөө робот чинь үсрээл дайрлаа та. Яг энэ үед өрөөндөх ганцын дийлгэс дээр цаг зааж тоглолт дуусахад ердөөл 1 цаг 3 минутын хугацаа л үлдсэн байдаг. Энэ нь маш богино хугацаа бөгөөд заасан хугацаанд бүх мангасыг ялж үеийн боссыг ялахгүй бол бүгд үгцхийг аюултай. Тэгсэн өмнө нь ганцхан удаа босс нь дангаараа 100 оноонд хүргэх тоглолт болж тэр тоглолтод нэг хүнээс бусад бүх тоглогчид үхэж ганцхан тоглогч эцсийн боссыг устгаж 100 оноог нь гартаа авсан гин. Энгийн тоглолт дээр бүх мангасыг алж цуглуулсан оноо нь нийтдээ 100 хүрдэгээл гинэ. Тэгсэн өмнө нь ганцхан удаа босс нь дангаараа 100 оноонд хүргэх тоглолт болж тэр тоглолтод нэг хүнээс бусад бүх тоглогчид үхэж ганцхан тоглогч эцсийн боссыг устгаж 100 оноог нь гартаа авсан л гинэ. За тэр агуу тоглогч нь одоо энэ тоглолтод оролцож байгаа бөгөөд түүнийг 7 удаагийн авраг Ока Хачиро гэдэг юм байна. Тэр үед тулааныг харж байсан Рейка Сузуки хоёр дээр цэргийн хийрээд нэх муухай хөгшнөөрөө Сузуки рүү төрүүлж буудаж унагдаг. Яг тэр үед Като минь ирээд машины хаалгаар бамбай хийж хамгааллаа. За тэгсэн цэргүүд та нар хаанаас ирсэн наад хувцс чинь яг юу вэ гээл байцаалаа. Манай эдэж өөрсдөө тухай тайлбарлаад цэргүүд итгэдэгвэ. Нөхцөл байдал яг хэцүүдэд байж байтал цэргүүдийг бяц гიშгээл өмнө нь өнөөх цамхаг дээр байсан улаан жамсран бурхан шиг царайтай далавчтай нөхөр буугаад ирнэ. За тэгэл мангас руу цэргүүдч буудлаа манай хэдэж дайрлаа. Энэ үед Като маань өнөөх телепортлдог буугаар буудсан ч нөлөөлдөгвэ. Нөгөө мангас нь ороосон суман туузын зад татчихын тэр. За тэгэл энэ амар мангасыг чинь яана гэж байж исэн яг игцэгтэй мөчөд Осака багийн лидер хоёр гараад ирдэг. Ингээд мань хоёр өнөөх төгсөрсөн зэвсгээрээ тулж очиод буудлаа. Дөрмийн дагуу өндөр левелтэй зэвсэг тул шууд дээрээс нь долгион бууж ирээд нөгөө мангасыг газартай нэлнэ. За тэгсэн нөгөөх нь бяцрахын оронд босох гээд байдаг шүү. Үүнийг хараад Нобуян бүр шок. За тэгэл дараалуулаад гохоо дараал хідэн давхар долгион буулгалаа. Тэгсэн нөгөөх нь юун бяцрах юу үхэх харин ч бүр Нобуяныг барьж аваад газар саваад эхэлдэг. Тэгснээ Нобуг барьж аваад баатсан чинь мань хүний сүүц нь бүр эвдэрч идэг шүү. За тэгэл Жорж туслаач гээл хашгирлаа. Тэгсэн Жорж эхлүүлсэн ажлаа өөрөө дуусгаа гээл нэг тоодгүй. За тэгэл Нобуян арга буюу нөгөө Катогийн шиг буугаар толгойр нь буудлаа. За тэгсэн харин тэр бууны дайралт бол мангас нөлөөлж толгойн задарч өглөө. Тэгэл Жорж сайн байлаа Нобу гээл хийсэн чинь дааж мань хүн аль хэдийн үхсэн байдаг. За энэ үед манай хэд гайхшраад байж байтал нөгөө цамхаг дээр цуг байсан өвгөн шиг царайтай нөхөр нь алхаад ирдэг.
Энэ үед Жорж бол чи сүүлчийн босс уу гэж хэлээл амлан авч тамлан зовоохоор дайрдаг. Тэгээс сэлмээрээ хоёр хуваатал мөн өвгөн чинь тасарсан хэсгээрээ үржээд олон болчвол яах вэ? За тэгсэн нөгөө өгсөн мангас дээр ирээд үржсэн хэсгүүд нь нээлж жижиг яач вэ гээл гайхж идэл Жорж дахин дайрлаа. Нөгөөх нь бүр тоосон чинжгүй амархан бултаад байдаг. Тэгснээ бүр сэлмнийх нь үзүүр дээр гараа зогсчдаг шүү. Тэгснээ үсэрч буугаал нөгөө мангас руугаа тэмүүлээ. Тэгсэн Жорж сүйцийнхээ хүчийг тулгаж байгаал араас нь барьж аваад тас татгаар оролддог. За тэгсэн нөгөөх нь эмэгтэй хүний биеийн хэсгүүдээс бүрдсэн мангар том хүүхэн болоод хуурчдаг. Осакагийн нөгөө хоёр айхтар лидер чинь ингээл жижи хуйлаа өгчлээ. Манай хэд одоо яах вэ гээл байжсэн. Като мэн би энэ мангасыг алж бүгдийг чинь аврах болно гээл ургаж шалхлаа. За тэгэл манай хэд дайрлаа, буудлаа. Өнөөх нь бултаад тэр том бие нь оногддгүй. За тэгэл бүгд балраал ялагдахтаа тулаад байтал нийшээ гарч ирээд нөгөө 100 онооны долгион буулгаж бяцалдаг буугаар мангасыг хараагүй байхад нь онж бяц дарж алдгаа. За тэгсэн өвчлээ гэсэн нөгөөх нь бөөн цусан дундаас бүр эвгүй хувиралтай болоод гараад ирдэг. Энэ үед дахиад харагдахгүй болсон байсан нийшийг үсрэдлэн цохоод буу ирсэн гарыг нь тасалчдаг. За тэгэл манай хэд арга буюу нийшийг аваад гүүрнээс үсэрч зүхтлаа. Энэ хооронд хот дотор өнөөх авраг робот чинь мангастай тулдсаар байдаг. Энэ удаа бүр мангар том цэглхаантай катана гаргаад ирнэ. За тэгэл сэлмээрээ цавчлтын давалгаа явуулаад үзэж дарлаа. Тэгсэн ч дийлэхгүй нөгөө мангас нь сэлмийн цохоод сэлмэн гараас нь шидэгдэж ялагдахтаа тулваа хөөрхөө. За тэгсэн том робот унсан чинь мангасын толгой дээр бас нэг жижиг робот шиг зүйл гарцсан байдаг. Энэ үед Анзу түүнийг харснаа энэ ч Ока байна. 7 удаагийн авраг Ока байна гээл хэлж гинэ. За тэгэл нөгөөх нь игэлгүйч амьтын болохоор мангасын тархинд гимтэл өгөөд ялч чаддаг. Удалгүй манай хэдийг сандралтаж байтал 7 удаагийн авраг Ока өнөө хувьссан босстой тулдгаар очлаа. Өмсгөл нь бүр үнэн солиотой мини роботл гэсэн үг. Тэгснээ тохой дээрээ мангар урт зүсгчтэй байх шиг. Мань хүн бол 7 удаа ялцсан болохоор үнэхээр л оноогоор авсан зэвсгүүд нь туулцсан. Бараг л хамгийн хүчтэй гэсэн бүх зэвсгийг авсан байна л да. Тэр том робот тэгэл одоогийн мини робот гээл нилээн оноо зарцуулсан харагданаа. За тэгэл манай хоёрын тулаа эхлэхэд Ока шууд эхлэнгүүтээ илүүрхнэ. Тэгснээ бүр энержи бластаар довтолж ин тэр. За тэгэл довтлогооч дууслаа манай хэд ирээл яалцсан уу гээл байжсэн нөгөө мангас нь бужигнсан тоосон дунд дахиад дараагийн хувиралд орсон байж идэг. Энэ үед Ока шууд дайраал хэд хэдэн зүсэлд өгсөн ч нөгөөх нь бүр мангар хурдан түлжөөд байвал яах вэ? За тэгсэн нөгөөх нь тулааны дундуур яг Ока шиг тохоондоо зэвсэгтэй болоод ам нам үзэлцээд эхэлт юм байна. Бүр мань хүний өмсгөлийн нүүрний хаалтыг мол цогчдөг. За ингээл Ока ялагдах дээрээ тулцсан байж байгаад гинт өмсгөлөөсөө утаа цацаад алга болчдөг. Хайчсан бэ гэсэн мангасын ард гарцсан катанагаар цээжигийн сүлбэд голоор нь хуваачдаг. Тэгснэ энэнд гинтийн дайралтал үйлчилд юм байна. Одоо дуусгах гэж оролдох нь дэндүү аюултай. Наадах чинь дийлдэхгүй нэ гэд бүрэн дуусгалгүй сэлмээ Катод өгөө зүхтждаг. За тэгэл Като мэн дуусгах гэж байтал нөгөөх нь өргөстэй бөмбөг шиг зүйл болж дээшээ хөөрснөө тал тийшээ сум харваад хамгийн ойрхон байсан Катог яг онох гэж байхад Сузуки урдуур нь ороод өөрөө хүнд бэртждэг. За тэгэл мэдээж өнөөх мангасын хувьд бол мэдээж next төвчний хувиралдаа орсон босоод ирнэ. Энэ үед Като мэн ч сүүцнийхээ хүчийг тулгаал цогтол өнөөх нь бүр ганцхан цогтолтоор Катогийн сүүцийг бүр анивчлан гимтэждэг. Тэгснээ нөгөө мангас чинь жижиг жараа хануудыг сонирхгүй та хэдтэй дараа тулднаа гээд 7 удаагийн аврагыг хайхаар явцдаг. За тэгсэн энэ үед багийнхан бүгд сэтгэлээр нав сунаал ингээд цаг дуусахад бүгд үхэндээ гээд байж байтал Като шийдвэрлэх мөчөд лидер байдал үзүүлэн би хийх болно. Хийхээс өөр сонголт надад байхгүй. Би амиа золиослоод чамаагүй мангасыг алж та нарыг аврах болно гээл хэллээ. Тэгсэн Катогийн нүг Рейкад өмнө нь үгсэн багийн лидер Короног санагдуулж тэр Като туслахаар шийднэ. За тэгэд Анзууч бас туслахаар шийдэж манай хэд төлөвлөгөө боловсруулдаг. Энэ үед нийшиж бас харах үхээгүй байдаг. Удалгүй манай хэд төлөвлөгөөний дагуу байрлал эзэлсэн байхад Анзу Като дээр гүйж ирээл нэх хөрхөн ирж тэрснээл "Хой амьд үл дээр хоёлаа заавал амьд гарна шүү. Амьд гарахаараа чиний дүүтэй миний хүүтэй дөрүүлээ хамт амьдарцгаая. Надад амл" гээл Катогоор амлалт үгүйснэ. "Би чамайг бүх зүйлээр хамгаалах болно" гэснэл гүгээд явждаг. Нэгэсэндээ бол хэрвээ үхвэл штэ. Үхээс өмнө сэтгэлээ илчиж байгаа нь энэ юм байна л да. Манай хэдийн төлөвлөгөө бол Като өгөөшөнд үлдээд нөгөө хоёр нь мангас руу гинтийн дайралт хийх юм аа. Учир нь энэ үеийн босс гинтийн дайралтаас өөр дайралт нөлөөлөхгүй болохоор өөрөөр ялах ямар ч арга байхгүй. За ингээл удахгүй ойролцоох барилга дэлбэрээл Като гайхал харсан чинь яг ард нь үеийн эцсийн босс буугаад ирнэ. Мань хүн чичрээл эргээд харсан нөгөөх нь
гартаа Окагийн цээжин хэсгийг хилтгий зүсээ давчихсан үснээс нь барай зогсож байдаг. Тэгсэн нөгөө мангас чинь Катогийн туханд хумсаа тулгаснаа өөрийгөө бурхан гэж тунхаглаад ярьж эхэлтэл гинт суманд оногдоод гар нь тас үсэрчгэн тэрэ. Анзу түн рүү бууцсан байлаа. За тэгэл Рейка Анзу хоёр тасралтгүй буудаж эхэллээ. Тэгсэн өнөөс үртэй амтэн чинь яс дээрс болтлоо буудуулаад ирэхээр тэдний төлөвлөгөөг ойлгож хаанаас дайраад байна гэж нүдэрээ нуугдсан хоёрыг хайж эхэлдэг. За тэгэл олохгүй болохоор нүдэрээ лазер гаргаад хаашаа чамаагүй буудаж эхэлдэг. Энэ үед Като газар унсан өнөөх долгион буулгадаг бууг олж хараад авахар гүйж байтал араас нь лазер харваад мань хүний хоёр хөл газар дээрээ тас. За энэ үед Анзу мань Катогийн бэрхтлийг хараад галзуурах шахнаа. За тэгсэн яг үүнтэй зэрэгцээд Рейкагийн нуугдсан барилгын хэсэг нураад манай хүний мөрийг нэвт төмөр сүлбэждэг. Тэгсэн ч Рейка мань галаа зогсохгүй бууцаар л байдгаа. Като ч өнөөх бууг авах гэж мөлхөөл нөгөөх нь ч хаасайгүй лазераар буудаал Рейка ч өхлийн ирмэг дээр ирчээд тасралтгүй бууцаар л байдаг. За тэгсэн нөгөө ласт бас чинь яг Катог олж хараад лазер буутах гэж байтал Анзу Катог хамгаалж өөрийн амиараа динжин тавиад биеэрээ гарч ирээд өөдөөс нь дайрдгаа. Энэ үед ласт бас Анзу руу лазер харуулж хөөрхийн Анзу голоор нь хувааж орхидог. Амлалтаа биелүүлгээд Катогоос гуугаад байсан хүн нь эцэстээ өөрөө төрүүлээд өгчиж байгаа юм аа. За энэ бүхнийг харсан Като бол аимшигтай шаналж өнөөх бууг гартаа авахар мөлхөх оронд Рейка мань босс руу бууцаар л байлаа. За тэгэл дахиад өнөөх мангас чинь Като руу лазер харуулах гэж байтал зул бүхэхийн өмнөх сүүлчийн гэлба гарч нийшийн өнөөх дугуй хэлбэртэй мотоциклийг унсаар гарч ирээд боссыг голоор нь завччихж байгаа юм аа. Удалгүй нийший чи цээжиндээ лазераар буудуулаад шидэгдчихнэ. За ингээл бүх зүйл оронгороо эргэж шархтаагүй хүн энэ дайнд гар оролцоогүй хувь нэмрээ оруулаагүй хүн нэг ч үлдсэнгүй. Бүгд чадахаараа тулаанд оролцож зарим нь бүр амиа золиослоо. За тэгэл Ганзын цагч дуусч байсан тул бүх зүйл дууслаа, бүх зүйл хударлаа гэж бодогдсон яг энэ эцсийн мөчөд Като мань эцэст нь зэвсгээ гартаа уруулснаар бууныхаа хараанд ласт боссыг оруулж гохоод ардгаа. Энэ үед нөгөөх нь хоёр хуваагдсан толгоогоор Като руу гэлжигээл Катогийн өдөөс яг лазер харамх мөчтэй зэрэгцээд дээрэс нь Катогийн бууцсан долгион бууж ирээд сүүлчийн босс газар дээрээ бяц явнаа. Энэ үед Като мань нулимсаа цэйлгэнүүж орлол өөрийнх нь төлөө амиа хайрлахгүй гэсэн Анзууд өгсөн амлалтаа биелүүлж чадаагүйдээ харамсаал Анзуг бодоол галзуу юм шиг гохоод арж газар сайгүй долгион буулгалаа. За ёстой дээрээс буух долгионууд бол Катогийн зовсон сэтгэл нулимс шиг тэнгэрээс газар сайгүй буугаастай. Энэ бүхний эцэст бүх зүйл дууссан хэсэг нь эргэлзээтэйш Като мань асар их өвдөлтөд хэлсээр эцсийн хүчээ шавхаж Анзу руу тэмүүллээ. Рейка ч энэ үед барилгаас бараг унангаа алдсан ч амьд үлдсэндээ баярлал үйлж өгнө. Хүчтэй кул харагдагч яг үндэ жаахан хүүхчиг уйхан гэдэг нь эндээс харагдаж байгаа юм аа. Энэ үед Ганц дээр тоглоом дуусахад үлдсэн цаг ердөө 9 минут 22 секунд байдаг. Харин Като мань тасарсан хөлнөөсөө цус асгаруулсаар амлалтаа биелүүлж чадаагүй уушлаарай гэж хэлээд ухаалтдаг. За тэгсэн энэ бүхний эцэст Ганцын өрөөнд хэн нэгэн телепортлогдож байхыг бид харнаа. Тэр хүн бол Рейка. За тэгсэн удалгүй Сузуки Ниши хоёрч бас гарч ирнэ. Харин Като мань байдгүй. Манай хүн бол тоглоом дуусах эцсийн мөчөд үгчгсэн юм шиг байгаа. Ингээл манайхан бүгд харамсаал. Яг энэ үед Катогийн дүүг харуулхад ахыгаа хүлээж байгаа тэслэгэн унтчихсан байдгаа. Дүүний ахтай хийсэн хоол нь ширээн дээрээ байж идэг. Тэр үед зурагтаар харийнхны тулааны талаар шуурхай мэдээ гарч байх ба телепортод өртөөгүй өгсөн эсэх нь үл мэдэгдэх. Катог бид харах бөгөөд манай хүнийг нисдэг тэргээр дээрээс нь цэргийн харж байдаг. За энэ үед манай хэд бол гашуудаал Като бидний төлөө амиа золиослоо. Бид түүний ачаар л аврагтлаа гээл гашуудаастай. Ниши бол нэг их юм тоохгүй байгаа юм шиг зогсож байгаач мань хүн бол дотроо харамсчл байгаа хэл та. За тэгсэн яг тэр үед Ганц хин нэгэн хүнийг телепортлдог нь Като байдгаа. Энэ үед манай хэдийг үг солихын завдалгүй Ганц тоглолтод авсан оноонуудыг танилцуулж эхэлдэг. Уг тоглолтод Рейка 6 оноо, нийт 13 оноо, Сузуки 2 оноо, нийтдээ 4 оноо. Ниши бол 12 оноо, нийтдээ 35 оноо. Инээс харахад манай хэд бол тоглолт болгон дээр зүхтаж аваад амьд үлддэг байсан юм шиг байгаа. За тэгсэн хамгийн сүүлд Като шууд 100 бүхэл оноотойгоор нийт тоглогчдын нэгт орсон байдгаа. За тэгэл ганцхан түүн зориулж 100 оноо авсны хариуд тусгай зэс нээж 3 сонголт өгнө. Нэгдүгээр нь дараагийн төвшний хүчрхэг зэвсэг, хоёр дахь нь Ганцын мемори сангаас үгсэн хин нэг дахин амьлуулах. Гурав дахь нь тоглож байсан бүх дурсамжаа устгуулад энгийн амьдралдаа орж ирэх чөлөөтэй болох. Энэ үед ч багийнхан Катод талархснаа илэрхийлж 3-ыг сонгоод дахиж үхлээс айхгүйгээр эрх чөлөөтэй амьдрэх гэж санал болгодог. Тэр нь ч бараг зөв биз дээ.
Энэ үед Като маань хүлээлэг инээмсэглээд эцсийн сонголтоо хийж байгааг бид харнаа. Хэсэг хугацааны дараа Рейкагийн зурагтай өрөөнд хэнийг нь телепортлогдох чимээ сонсогдож байдаг. Хин гэж бодно. Тийм ээ, энэ бол Анзу байдаг. Като маань Анзуг амьлуулад дахин нэг удаа тоглолт хийж амиараа дэнжин тавихаар болсон байдаг. Энэ үед Анзу Ганцын дэлгэц рүү харан "Тэнэг амтан, үнэхээр тэнэг амтан" гэж хэлсэн чи баярсандаа тэслэхүү байлгаа. Ингээд Анзугийн өрөө бүтэн харуулхад Ганцын дэлгэц дээр Катогийн 100 оноо авсныг бахархалтайгаар харуулсан байдаг ба Осакагийн багаас ганцхан Анзу л амьд үлджээ. За ингээд Като маань сонголтоо хийсэн тул дахин тулдахдаа бэлтгэх гэтэл Ниши түүнийг утгагүй сонголт хийх юм да гэснээр өрөөнөөс зүг зүгээр гараад явждаг. Энэ үед Като гайхаад "Юу, явж болох юм уу?" гэсэн нөгөө хэдэн болно л гэж байна. Ерөнхийдөө бол энгийн амьдралд очиж болгоч Ганц дуудах үед дахин ирж тулдахаас өөр аргагүй болно л гэсэн үг юм байна л та. Харин 3 дахь сонголтыг сонгочихсон бол манай хүн дахиж хүчээр тулдах шаардлагагүйгээр амар амгалан амьдрах байж л дээ. За юутай ч Като маань гараад явдаг бол Сузуки Рейка хоёр өнгөрснийг дурсдаг. Тэнд Като урдэнэ тэдэнтэй хамт байсан ба өмнө нь ч бас 100 оноо авч яжээ. Тэр үед Токио багийн ахлагч Короно Катог 3 дахь сонголтыг сонгож дүүтэйгээ хамт сайхан амьдр гэж ятгаснаар Като маань дурсамжаа устгуулад тоглоомноос гарсан юм байна. За ингээл Като маань гудамжаар гүйх үедээ амьдрал ямар богинохон болохыг, зарим хүмүүсийн хувьд золиосл гаргаж байж ямар их зүйл олж авдгийг, өөрийнхөө төлөө биш хэн нэгний төлөө ямар нэг зүйл хийх нь ямар үн цэнтэй болохыг тунгаасаар аз жаргал дүүрэн гэрлүүгээ гүйдэгэ. За тэр үед Сузуки Рейка хоёрч бас улам илүү хичээхээр шийдэж хизээ нэгэн цагт заавал 100 оноо авч түүнийг амьдлах болно гэж итгэл дүүрэн ярилцдаг. Дэлгэс дээр Ганцаа сууж өгсөн хүмүүсийн дүр зураг байх ба тэнд багийн ахлагч Короногийн зураг байна. Харин Като маань яарч сандарсаар гэртээ орж ирлээ. Манай хүү эцэст нь чадсан, бусд нь ч бас чадсан. Хэрвээ та Като, Анзу, Рейка, Сузуки, Нишигийн оронд байсан бол ийм тоглоомд оролцоод ялж чадах байсан уу? Комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. За тэгэд өнөөдрийн бичлэг маань үгээр дуслаа. Бичлэг маань таалагдсан гэж найдаж байна. Нэмээс аудио байлаа. Баярлалаа.